За энэ илэрхийлэл хэлбэрчлэх юм байна. Тэгэхээр бүгдээрээ эхний энийгээ 7 тамаар задлаж. Тэгэхээр синус квадрат 20 градусаас хам 2-ыг өрчгөн синус 20 өрчгөн косинус 20 нэмэх нь косинус квадрат 20 градус. Хуваах нь косинус 40 болохоор бүгд ингэчээ. Энэ нэг синус квадрат 20 байгааз энтэй эмэгтгэе гэж бодоод косинус 40-ыг 2 дахин багасгадаг томьёоноосоо биенээс авч нэгээс хэн 2 синус квадрат 20 градус. Энэ бол косинус 2 альфа. 2 дахин багасгадаг томьёо 3 байдаг те тэрний энэ синустэй гэж. За тэгсэн чи яасан гэсэн энэ хоёрын нийлбэр 1. Тэгэхээр нэгээс хэн энэ хоёр маань нийлэхээр бол томьёо. Тэгтээ яг байж 2-ыг өрчгөн синус 20 градус өрчгөн косинус 20 градус. Хуваах нь энэ болохоор энэ хоёр төсөөтэй шүү дээ тэгэхээр нэгээс хасах нь синус квадрат 20 градус. За өөрөөр би саяны томьёо дахиад нэг хэлээд тийг косинус 2 альфаг би эсвэл косинус квадрат альфагаас нь синус квадрат альфа гэж болно. Эсвэл нэгээс хасах нь 2 синус квадрат альфа гэж болно. Эсвэл дан косинустай байх шаардлага гарвал 2 косинус квадрат альфагаас хасах нь гэдэг энэ гурийн аль нэгийг сонгоно. Тэгээд надад синустэйс учраас би синийг сонгосон гэсэн үг шүү. За одоо цаашаа хасгаалтаа задлахаар нэгээс сахныг нэмэх нь 2-ыг өрчгөн синус 20 градус өрчгөн косинус 20 градус. Нэгээс хэн синус квадрат маань юу гэсэн чинь косинус квадрат 20 градус. За энэ үсч чинь тэгэхээр энэ маань 2-ыг өрчгөн синус 20 градусыг өрчгөн косинус 20 градус хуваах нь косинус квадрат 20 градус. За тэгмүүд энэ хурагдаад 2-ыг өрчгөн дээрээ болохоор синус 20 доор нь болохоор косинус 20. Тэгэхээр синус 20-ыг косинус 20 тухайд тангас учраас манай хариу нь 2 тангас 20 градус байна. За энэ гурвалжны энэ болон за ABC гурвалжны надад яасан гэсэн чинь 2 оройн өгсөн юм байна. Тэгэхэд AC талын дундаж болон BC талын дунджийг холбосон энэ хэрчмийн уртыг олох юм байна. За тэгэхээр бүгдээ яах юм гэсэн чинь эндээс манай энэ маань гурвалжны дундаж юм суурьтай параллел сургахс. Тэгээд надад хамгийн гол нь энэ маань өгсөн байгаа тий. Тэгэхээр би энийг x гэвэл энэ маань 2x гэсэн үг. Тэгэхээр AB 2 цагийн хоорондох цаг болоод 2 тухайд хангалттай гэсэн үг. За AB 2 цагийн хоорондох цаг болохдоо B цагийн эхнийхээс нь A цагийн эхнийхээс квадрчлээд B-гийн 2 дугаараас A-гийн 2 дугаараас квадрчлээд нэмээд зурчна. Тэгэхээр энэ маань 4-ийн квадрат, энэ 2-ийн квадрат. Тэгэхээр 16 дээр 4-ийн нэмэх 20 болоод 20 маань 4-ийг өрчгөн 5 юм чинь хариу нь 2/5. Гэхдээ миний албадаа чи M-ийн буюу манай энэ AB талын хагас дундаж байгаа учраас. Тэгэхээр 2/5-ыг 2 туахаар хураагаад язгуудар давхрах нэ. За гурал сурагч даалгавар төгсөн болгоны 5-1 ихний өдөр. За 3 өдөр болсон байна шүү. 5-1 ихний өдөр хичээ. Дараагийн өдөр эхнийхээс 20% илүү. Эхнийхээс 20% илүү хийнэ гэдэг чинь эхнийхээ 100% гэж үзвэл энэ маань 120% гэсэн үг тийм. Тэгэхээр 100 хуваагаад 120% нь олж байгаа гэсэн үг. Эсвэл 1.2 хурцуулж байгаа гэсэн үг тийм. За тэгэхээр эн чи яах вэ гэж 5-1 өрчин хоёулангийн 20 тураахаар дээр нь 6 доор нь 5. Тэгэхээр 25-ны 6 байна. За 3 дахь өдөр болохоор 14 батгацсан байна шүү. Тэгэхээр эхний 2 өдөр нийлээд ямар хэсэг явсан бэ гэхэд 5-1 дээрээ би 25-ны 6-ыг нэмээд өгч. Ийшээ 5-аар өгөхөөр 25-ны 11. Эхний 2 өдөр нийлээд 25-ны 11-ийг ботсон байна. Тэгвэл сүүлийн өдөр хичнээн бодлогоос нь олигвол нэгээсээ 25-ны 11-ийг хасч. Тэгэхээр 25-ны 14 нь үлдсэн гэсэн үг. 25 хуваасны 14 нь манай нөгөө 14 бодлогож таах нь шүү дээ. За тэгвэл нэг хэсгээ олъё гэвэл нэг бүтэн юм олъё гэвэл бүгдээрээ 25-ныхаа 14 хуваагаад өгчин буюу байрынслахоор 14 хуваагаад тэгээ 25-аараа өрчилчихнэ гэсэн үг. Тэгэхээр нийт 25 бодлого бодгоёжээ. За 94. За адил хажууд гурвалжны ABC адил хажууд гурвалжны
AB8, BC8. Тэгээ суурийн өнцөг нь 6-ны пи чинь 30 градус. Тэгэхээр адил хажуу хэмжээнээс 30 градус шүү дээ. Тэгэхээр оройн өнцөг нь 180-аас 60-аас 120. За тэгвэл бүгд тэр гурвалжны талбайг яаж болдог вэ гэсэн чинь гурвалжны хоёр талыг нь өрчүүлээд хооронд өнцгийн синусаар өрчлөөд хоёр таваад өгч. Тэгэхээр манай AB тал нь 8, BC тал нь 8, синус 122-ны язууд 3, өрчг нь 2-1. Тэгэхээр бүгд эндээс яасан гэсэн чинь 64-ийг 4 дахаар 16 язууд 3. За манай гурвалжны талбай нь юм байна. За эндээс уламжлал аваад 4-ийг орлоо гэж. За уламжлал авахын тулд эхлээд бүгд гоё хэлбэрчлээ те. Язууд орж 2-1 гэсэн үг. За энийг хаалтаа задлаа өрчүүлж чинь. За ингээд өрчөхээр x-ийн квадрат. Тэгээ ингээд чи нэмэх 5x хасах 3x гээр нийлээд нэмэх 2x тэгээ хасах нь 15. За одоо эндээс уламжлал авнаа. Тэгэхээр 2-1 зэртэй юм чинь 2-1 уршаа гаргаад тэгээд зэрэгээс нь нэгийг хасаад тэгээд өрчг нь дотор талаас уламжлал. Тэгэхээр x квадратээр нэмэх нь 2x хасах нь 15-аас уламжлал авах нэ. Тэгэхээр энэ маань юу болох юм гэсэн 2-1-ийг өрчг нь x-ийн квадрат нэмэх нь 2x хасах нь 15, зэрэг нь хасах 2-1. За дотор талаас уламжлахаар 2x дээр нэмэх нь 2. За одоо эндээ бүгд тэр юуг орлуулах юм гэсэн чинь 4 гэсэн цэхийг орлуулна гэсэн. За тэгэхээр 2-1-ийг өрчг нь 2x гэхээр 2-ыг өрчгөн 4 нэмэх нь 2. За энэ язгуур таа би хуваар дээр тавьчихнаа. Хас 2-1 гэж хуваар дээр 2-1 гэсэн үг шүү дээ. За x-ийн 4-ийг тавилаа. 2-ыг өрчгөн 4 хасах нь 15. За эмэгтэйчэд олуулсан ч болно шүү. За тэгэхээр манайх чинь 8, 10 гээд 2 дахаар 5. Хуваар дээр нь болохоор 16 дээр нэмэх нь 8 хасах нь 15. Тэгэхээр энэ маань 5-ыг хуваах нь 1-с хойш 1 гээд 9 болоод 9-өөс язгуур 3 гарах нэ. Тэгэхээр хариу нь 3-5. За энэ тэгштэглийг 0-оос пи засардах шийдүүдийн нийлбэрийг олоорой гэж. За бүгдээрээ синус квадрат x. Тэгээ 2-ны язууд 3-ыг өрчин синус 2x-ийг бүгдээрээ 2 дахин багасгач. 2-ыг өрчин синус x өрчин косинус x. За хураалаа. Тэгэхээр энд маань синус квадрат x тэнцүү язууд 3-ыг өрчин синус x-ийг өрчин косинус x. За урагшаа гаргаад хасах нь язууд 3-ыг өрчин синус x-ийг өрчин косинус x. За эндээсээ бүгдээрээ синус x-ийг хаалтнаас харахаар эхнийхээс нь синус x хасах нь язууд 3-ыг өрчин косинус x. За энэ тэгтээ тэнцүү чинь эсвэл синус x маань тэнцүүтэг эсвэл синус x-с хань язууд 3-ыг өрчин косинус x маань тэгтээ тэнцүү гэсэн үг. За эндээс би хоёр талын косинус x хуваачаар синусыг косинус хуваахаар танкс x энэ хураагдаад язууд 3 болчихно. Тэгэхээр манайх x тэнцүү тэг гэдэг хариу танкс x тэнцүү язууд 3 гэдэг хариу. За энэ бүгдэрч хаана гэлээ 0-оос 180 дотор байгаа шийдийг л болох юм. За синус x 0-ыг яадаг вэ гэсэн яг тэг градус дээр аваад тэрний дараагийн шийдэн 180-ын дараа тавтагддаг учраас пк гэсэн үг. За энэ k-г оронд 0-ыг тавихаар яг x-0 гарч ийн. K-г оронд 1-ийг тавихаар яг x-p гарч ийн. Харин 2-ыг тавьчихаар 2p гэхээр эндээс хэтэр авчина. Хасах 1-ийг тавихаар хасах p гээд бас энэ засвар дээр орохгүй нэ. За танкс x-ний язууд 3-ыг хэд дээр авдаг вэ гэсэн яг 60 градусаар авдаг. Тэрний дараагийн шийдэн 180 градусын дараа. За 180 хүчин n. За эндээс бүгд n-ийн оронд 0-ыг тавихаар x тэнцүү 60 градус. За 1-ийг тавихаар 60 дээр 180 хэтэр авчих штеп. За шийдүүдийн нийлбэр гэсэн юм. Тэгэхээр манайх тэг градус p гэдэг чинь 180 градус. Тэгээд 60 градусыг нэмээд манай хариу нь 240 градус. Радианаар бичвэл 3-ны 2p гэсэн үг те. P нь 180 чинь 180-ыг 30-д хуваагаад 3-ны 4 биш шүү дээ. 120 гэсэн 120 гэсэн шүү. 3-ны 4 180 3 дахаар 60 тэгээд 4-өөр хүчлээд 240. За энэ тоо 36 тоогдөг x гэрийн цифруудын нийлбэрийн хамгийн их утгыг олоорой гэж. За манай 36 гэдэг маань 4-ийг өрчгөн 9 гэж задлчээ. Тэгэхээр 4 тоогдох тооны шинж маань сүүлийн 2 онтой 4 тоогдох ёстой шил 52
2 гэж болж байна. Эсвэл 4-ийн нэмээд 56 гэж болж байна. За тэгэхээр манай Z нь бол ерөөсөө 52 эсвэл 56 гэсэн ийм хоёр л янз үйлчлэг байна. За 4 дугаар шинжийг хангасан. Одоо 9 дугаар тооны шинж нь цифруудын нийлбэр нь 9 дугаагдах хэрэгтэй. За энийхээ цифрын нийлбэрийг олчий. Энэ доор байгаа тооныхоо цифруудын нийлбэрийг бас олчих. За тэгэхээр эндээс юу болох вэ гэсэн чинь энэ маань 4 дээр 7-г нэмэхээр 11 дээр нэмэх нь x нэмэх нь y. За дараагийнх нь болохоор энэ чи 4 дээр 11-ийг нэмэхээр чинь 15 дээр нэмэх нь x нэмэх нь y болох юм байна. За тэгэхээр одоо бүгдийн цифрын нийлбэр маань 9 дугаагдаг байхаар x-ийн нийлбэрийн хамгийн их утгыг олно гэсэн. За тэгэхээр бүгдээрээ энд 9 дугаагдах тулд манай энэ хариу маань 11-ээс их гэхдээ 9 дугаагдах хамгийн ойрхон багтах нь 18 ажиллах юм байна. Эсвэл манай энэ 27 ажиллана. За энэс цаашаа сонирх хэрэггүй юм байна тий. За одоо энэ бас адилхан 18 байж болно. Бас 27 гэж ер нь цааш ингээд 9-ийг нэмээ явчихна л та. Гэтэл маань энэ нийлбэр нь 18-тай тэнцэнэ чинь x-тэй нэмэх нь 7 гэж болно. За энэ нийлбэр нь 27-той тэнцэнэ гэж чинь x, y хоёрын нийлбэр маань 16 ажиллах юм байна. За дараа нь 36 гэхээр яагаад болохгүй юм бэ гэсэн чинь x-ийн нийлбэр нь 25. Гэтэл хамгийн ихтэй энэ чинь 9-ийн цифр ах хэрэгтэй. Тэгэхээр тэр нь болохгүй. За доор нь x-ийн нийлбэр нь 18-аас 15 усгаар 3 байж болно. Эсвэл бүгдээ дахиад 9-ийг нэмэхээр 11 байж болно. 9-ийг нэмэхээр чинь 12 байж болно. 36-аас 20 15 усгаар 21. Гэтэл цифрын хэлбэр 21 ажиллахгүй шүү дээ. Энэ дотроос x-ийн хамгийн их утга болохоор манайх 16 гэж авах нэ. За тэгшинс трапецэд багтсан тойрог тэгш өнцөг трапец гэхэд юу гэж авах вэ? Энэ хоёр өнцөг нь 90 градус гэдэг. Энийг тэгшинс трапец гэж. За BAD-ийн 90 градус гэнэ. BAD гэхээр би A, B, C, D юм байсан баг. За тэгэхээр BAD-ийн 90 градус байдаг. Тэгшинс трапецэд багтсан тойрог энэ хажуу талыг CD хажуудлыг E-цгээр шүрэх бөгөөд C энэ 4 байснаа D энэ 7 гэнэ. Тэгээд тойргийн радиус болгож байна. За тэгэхээр энд тойрогт нэг цэгцсэн шүрхчүүд тэнцүү учраас энэ 4 бол энэ 4 болж байна. За мөн адилхан тойрогт энэ татсан хоёр шүрхч тэнцүү учраас тэр 7 бол энэ зэ 7 болж байна. За би тойргийн төвийн дараалаад шүрхчд перпендикуляр татлаа. За эндээс би радиус олох гэж байгаа. Тэгэхээр энэ R. За тэгэхээр бүгдээрээ энэ нэг трапецэд туслан зурж агаад одоо би C-роос ишээ хөлөг болгож. За энэ зам маань 11 байна те. Энэ 4 баа. Тэгээд энэ 7 гэсэн шүү дээ. Энэ 7. Гэтэл манай энэ зам 4 юм чи нөгөөтл нь 3 байж таа. Энэ маань 2 эртээ адилхан юм чинь. Тэгээ бүгдээрээ энэ 3 дээр одоо богоорчийг R болох нэ. За тэгэхээр эндээс 2 квадратын квадратээр 3-ын квадратыг нэмсэн 11-ийн квадрат тэнцүү. Эндээс 4 квадратын тэнцүү 121-ээс хасах нь 9 юм байна. Тэгэхээр эндээс 4 квадратаас 121-ээс хасгаар чинь 120-аас 8-ыг хасгаар чинь 112 болчихно. Тэгэхээр квадрат нь 112-ыг хуваах нь 4 буюу за 112 маань 4 тоогдох хэдүү 25 20 112-ыг 4 тоогоор чинь 2-оор өгөөд 8 32 юм биш. Тэгэхээр 4 8 32 28 гарч юм биш. За тэгэхээр одоо манайх 28 гэр язгуурын дээр 28 чинь 4-ийг хүчин 7 чинь манай хаацсан юм маань 2 язгуур 7 ах нэ радиус хаа заат. За энэ тэгштгэлийн шийдүүдийн квадратуудын хэлбэрийг олгоно. За тэгэхээр бүгд 4x-ийн хүчин x-ийн квадрат. За тэгээд 4x квадратаа урагшаа гаргаад энэний ард ингээд авчи. За хасах нь 4x-тэй нэмэх нэгээ би 4x-ийг хүчин 4-ийн нэгдэрт нэмэх нь 16 тэнцүүдэг. За одоо эндээс x квадратаа ялгах чи. Тэгэхээр эндээс 4x-ээс хасах нь 4. Арийнхаас нь 4-ийг халнаас гаргачихаар энэ 4x эндээс хасах нь 4 болчихно. За тэгээ хоёуланд нь
4x4 нь чи хаалтнаас гарахаар эхнийхээс нь x квадрат дараагаас хасах нь 4 тэнцвүүдийг. За тэгэхээр нэгдүгээрт үржүүрэнтэй гэдэг чи энэ тэг байж болно. Эсвэл x квадратсах нь 4 тэг байж болно. Тэгэхээр x квадрат нь 4 гэхээр x нэмэх 2 байж болно. 4x нь 4 гэхээр x 1 байж болно. За манай шийдүүдийнхаа квадратуудынхаа нийлбэрийг олгосон. Тэгэхээр 1 дээр нэмэх нь 4, нэмэх нь 4 буюу хариу 9 болох нэ. За тойрог дээр 5 хар 6 цаг гэсэн гэж. Одоо ингээд 5 хар нь хаанч ижүүлж штэ. Тэгээд 6 улаан цаг. За 6 улаан бас нэг дорооч хийж магадгүй, ер нь хаанч ижүүлнэ. За эдгээр цэгүүдээр оройтой 5 өнцгтөөс яг 2 орой нь улаан гэж. Тэгэхээр 2 орой нь улаан юм бол үлдсэний би яг ингээд хар оройнтой холбоно гэсэн үг шүү дээ ингээд. За ингээд 2 орой нь улаан. Ийм 5 өнцгт хэд байх вэ гэж. Тагс чи надад байна шүү дээ. 5 хар байгаа. Тэгэхээр чи надад 3 орой нь хар гэсэн үг шүү дээ. 5 цэгээс 3-ыг шинэндээ сонгож авах юм. 6 улаанаас 2-ыг шинээр зарах вэ гэдэг. За тэгэхээр 5-ыг факториалгах нь 5-аас 3-аар 2 5-аас бис хасны тарилж 6-гийн факториал 6-аас 2-аас 4 тэгээ 2-ын факториал. Дай нэрийг хураахаар 4-ийг үрчгэн 5 20 тэгээ 2 таачна. Энэ нэрийг хураахаар 5-ыг үрчгэн 6 30 хуваах нь 2. Тэр 20-ыг 2 дугаар 10 30-ыг 2 дугаар 15 буюу надаа нийт 150 шиг юм олон үнцгт байх нэ. За цөөхөн хэдэн бодлогоос үлдсэн бодчих. За энэ ABC гурвалжны ABC гурвалжны өндрүүд нь ингээд А цэгт огцсноо гэж энэ манай Ааш маань орто төгс үг. За тэгээд ABC гурвалжныг багтаас нь тархийн райцсан бил 4-гээд өгчөж тэгээд BAH гэхээр энэ үнцэг юм шүү. Энэ үнцгийн синус нь биднэрт 5-ны 2-ыг өгчөж. Тэгээ биднээс юуг олгоё даа гэсэн чинь BH шиг бол. За тэгэхээр дээр нэг бодсон бодлого дээр энийг гаргасан учраас би шууд ашиглаж. За энэ үнцгийг бетаг бол B оройгоос ортото хүрэх цаана өндрүүдээ хөлцөх хүрэх цаана энэ тойргийн диаметрийг үрчгэн B орой үнцгийнх нь косинус нь. B орой үнцгийнх нь косинус нь. Тэгэхээр эндээс би авах вэ гэсэн чинь B хашаалахад надад радиус хэрэгтэй гэсэн. Тэгэхээр радиус нөхцсөн. За косинус бетаг яаж болох юм гэж бүгдээрээ энэ гурвалжин дээр. Энэ маань тэгшинстэй гурвалжин. Тэгэхээр би энд яах юм гэсэн чинь синус косинус бета болмоор байгаа тийм үү? Косинус бета маань энэ гурвалжин дотоод үнцгийн нийлбэр 90 градус 180 чинь нэг үнцгийн нэр учраас 90-ээс нь альфа гэж байна. 90 дээр нэрээслээд энэ маань синус альфа. Синус альфа маань 5-ны 2. За тэгэхээр эндээс манай косинус бетагаа бүгдээрээ 5-ны 2 гэж мэдсэн учраас хариу нь 16 багын 5 буюу 3 бүхэл 5-ны 1 гарах нэ. За 120. Энэ тооны хуваагчдын тоог олгож байна. За тоог хэдэн хуваагчтай гэдгийг олохдоо бүгдээрээ анхны тооны өртгөөн задлчаад зэрэг болгон дээр нэгийг нэмчихнэ. За энэний зэрэг дээр бас нэгийг нэмээд энэний зэрэг дээр бас нэгийг нэмээд за тэгээ үржүүллээ манайх 8 хуваагчтай байх нэ. За 103 энэ тэгштгэл шийдэн болдог. Шийднэ язгууртайх шийднэ л гэсэн. За энэ нэг оны ээш дээрсэн хариун дандаа юм рационалтай өгсөн байсан учраас одоо квадрат тэгштгэлийн маань коэффициентууд нь дандаа ийм рационал буюу язгуур агуулгагүй байсан. Тэгэхээр тэрнээс зөвөр энэ язгуур бол бид хязгаар болон квадрат зохиож чадсан шүү дээ. Тэгэхээр x2 нь хос мөн байхдаа сонгож авч ижил би энэ хоёрын нийлбэрийг рационалтай гаргана. Тэгвэл язгуур агуулгагүй тоо. Тэгэхээр энэ хоёр хураагдаад хариу нь 2 юм байна. За x1 x-ийнхаа үржүүрийг олохоор 1 дээр нэмэх нь язгуур 3-ыг 1-ээс нь язгуур 3 үржүүлэхээр a дээр нэмэх нь b a-гаас нь b юм чинь a-гийн квадратаас нь язгуур 3-ын квадрат. Тэгэхээр 1-ээс нь 3 нь хас 2 юм байна. За тэгэхээр одоо квадрат зохиохороо нийлбэрийн өмнөх коэффициентийг эсрэгээр тавиад x асуул тань хас 2 биш энэ байгаараа гээд энэ шийдийг нь авнаа гэсэн үг. За 104.
нэгдүгээр гишүүн нь 4 байдаг. S5 нь 40 байдаг архиметик процесс юм байна л да. Тэгсэн чинь D нь Q-тэй A-ыг нь B-тэй тэнцвэрийн геометри процессын 5 дахь гишүүн болох юм байна. За одоо бид тэгвэл D-г олж шин. S5 архимед процессын S5 бол хамгийн ихний гишүүн дээр хамгийн сүүлийн гишүүн нэмээд 2 тоогаад хэдэн тоо бага үржүүлнэ. За тэгсэн эндээс би яах юм гэсэн чинь А1-ыг мэдчихэж байгаа. А5 дахь гишүүн гэдэг бол А1 гишүүн дээр нэмэх нь 4D. Хуваах нь 2, үрчгийн 5 гэж хариун 40 гарсан гэсэн. За тэгэхээр энийг юм тэгэхээр чинь 2 А1 дээр нэмэх нь 4D. За 40-ийн 5 хувагаад 8, 2 урчлаад 16 тавьчих. За бүгдийг 2-т хуваачи. Тэгээд А1-ийнхээ оронд 4-ийг тавина. 4 дээр нэмэх нь 2 дээр 8 юм байна. Эндээс 2 дээр нь болохоор 4 гараад манай D нь 2 юм. Гэтэл манай D нь Q-тэй тэнцвэрсэн. А1 нь B1-тэй тэнцвэрсэн чинь B1 нь 4 байдаг ийм геометри процессын 5 дахь гишүүн болно. Тэр геометри процессын 5 дахь гишүүн гэдэг бол B1-ийн өчнө Q-ийн дүндэрт. B1 маань 4, Q нь болохоор 2-ын дүндэрт. 16-ыг 4 үржлэхээр 64 болох нэ. За 100 тонн манайх ингээ харсан чинь анханасаа суурь нь хоёлыг ижлэх байгаа учраас логарифмын суурийг орхихоор тэмдэг эсрэгээр иргэн. Тэгэл логарифмын ард байгаа учраас будаа тодорхойлох мужаа заавал тэгээс гэж байна. Тэгэхээр эндээс юу болсон гэсэн чинь x маань 2-оос их хас 2 ишээ гарлаа. Энэ болохоор x нь 6-аас бага. За тоошн дээр байрлахаар x нь 6-аас бага гэхээр ишээ явчихна. Нөгөөх маань 2 нь онгорхоо 2-оос ихээр ишээ явчихна. Тэгэхээр огтлсон нь юу юм гэсэн чинь 2-оос 2 нь орохгүй 6 ортол 6 нь болохоор орно. Тэгэхээр манай хариу нь 2-оос их x нь 6-аас бага гэсэн хариу байх нэ. За энэ задрагааны энэ гишүүнийг агуулсан гишүүнийг коэффициент болгосон. За бүгдээр энэ 3 дээр 3 гишүүнтэй бином болохоор яах вэ гэхээр за 3A-гийн 2B-гийн ингээ 3 гишүүн авчижээ. За тэгэхээр надад энэ C маань 21 байх хэрэгтэй юм байна. B маань квадрат байх хэрэгтэй юм байна. Энэ маань 4 байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр нийлбэр нэг 27 хэвчээ. За тэгэхээр коэффициент нь юу гэдэг вэ гэсэн чинь нийт энэ 27 очоос 27-гийн факториал тэгээд энэ А-гийн зэрэг нь 4, Б-гийн зэрэг нь 2, С-гийн зэрэг нь 21. За коэффициент нь ийм байдаг. Би зөвхөн нөгөө нийт бүтэн задлахгүйгээр ингээд задлалчлаа шүү. Тэгэхээр 3А2B С гэснээр эндээс нэрийг харчиж байгаа. Энэ 21, энэ 2, энэ 4 байх юм байна. За тэг өмнөх коэффициент болохоор 27 нийт 27-гийн факториал тэгээд энэ үсэг тус бүр нэг гишүүн тус бүрийнхэн зэргийнхэн факториал. За өмнөх коэффициентийг олоорой гэсэн чи бүгдээрээ 27-гийн факториалыг авах нь 4-ийн факториал, 2-ийн факториал, 21-ийн факториал. Энэ араас нь болохоор юу гарч ирэх вэ гэж 3-ийн 4 зэрэгт энэ болохоор 2-ийн квадрат. За тэгэхээр үржүүлэл маш их тоо гарна. Тэгээ энэ бас өмнөх оны ЕШ учраас 2008-9 оных. Тэгэхээр тэнд яагаад тавьсан байдаг вэ гэхээр 3-ын 4 зэрэгт 81, 2-ын квадрат 4 гээд энийг үржүүлээд 324-ийг үрчнэ гэдэг энэ хариуг нь сонгож авнаа. Тэгвэл бүгд энийг үржүүлвэл маш их тоо гарчна. За 107 гэж байхгүй. Ань ингээс үлчинд